За тэр иргэн шинэ гэрлийн санаачлахаар хувийн урлагийн албан татварыг 1% болгох санаачлага бол deportation дээр бол тавигдаад 6 хоногийн дотор бол 100 мянга гаруй иргэний саналыг аваад энэ мань бол хилцүүлэгдэхэр болсон. За энэ дээр Баярмаа гишүүн бол идэвхжүүлэн оролцоод ерөнхийдөө бол хуулийн төсөв боловсруулах ажлын хэсэгт бол би бол хамтарч орсон. 32 гишүүн бол хамтарч өргөн бирсэн байгаа. За тэгэд энэ хуулийн үндсэн ач холбогдол нь бол өөрөө асар том байгаа даа. Яагаад вэ гэхээр ер нь хуулийн хүрээнд бол бид бүхэн сонгол болгоноор л иргэдтэй амладаг. Ерөөсөө татвар бууруулна гэдэг. Гэтэл хизээч нөгөө татвар бууруулах амлалт өөрөө хэрэгждэг. Тэгээд бид бүхэн сонгол болгоноор бүх намынхан дундаж давхаргынхан буюу тэр нь өөрөө ажил хийдэг, хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээ дэмжинэ гэж ярьдаг. Гэтэл хизээч бас хэрэгждэг. Тэр хэрнээ бид бүхэн маань бол дундаж давхаргалууд хийсэн бодлогуудыг сүүлийн жилүүдэд бол хангалттай хэрэгжүүлэх гэж оролдсон. Тэр нь болохоор дандаа ямар нэгэн тусгай сан байгуулах байдлаар жижиг дунд үйлдвэрүүд дэмжихсэн, газар тариалан дэмжихсэн, бизнес эрхлэгчдийг дэмжих ийм бодлого тийм гэдэг. Гэтэл тэр нь өөрөө эцсийн дүндээ юу болж хувирсан гэхээр яг дундаж давхархнаа иргэнд очих биш. Тэр нь ямар нэгэн даргын эсвэл ямар нэгэн улс төрчийн хамгаалал бүхий компаниуд аваад дууссан байна гэд хэд хоног сошиал дээр суугаад ингээд өнгөрчөөд идсэн. За тэгэхээр үндсэндээ бол хувийн орлогын албан татвар маань гэдэг маань өөрөө яг дундаж давхархынхныг төлдөг, яг бодит үндсэн татвар байгаа. Тэгэхээр энэ татварыг төлж байгаа 980 мянга гаруй иргэн байгаа буюу 1 сая иргэн энийг төлж бол үндсэн хувийн орлогын албан татврын 80%-ийг бүрдүүлж идэг. Тэр маань бол дундаж орлоготой иргэд байгаа. Сангийн яамныхан бас нэг буруу ташаа мэдээлэл өгөөддөг. Энэ зөвхөн өндөр орлоготой иргэдээс ингэ шатлсан хэлбэрээр авд юм аа. Тэгэхээр өндөр орлоготой иргэдэнд татвар төрхөө болох гээд байна гэж. Гэтэл 3 шатлалын тоог нь бид бүхэн хараад үзэх юм бол 1-р шатлал буюу бага буюу дундаж одоо төвшний орлоготой нь бол 80% нь бүрдүүлээд 2 буюу тэрнээс одоо зэрэглэл өндөр байгаа нь 5000. За 3 буюу маш өндөр одоо орлоготой иргэд нь бол 2000 гаруй байгаад байгаа. Тэгэхээр тооных нь хувьд ч тэр одоо нөгөө улсын төсөв бүрдүүлж байгаа одоо төсвийнх нь мөнгөөр нь хараад үзсэн тэр энэ маань өөрөө дундаж давхрынхан буюу энгийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс бүрдүүлээд байгаа маа гэдэг нь өөрөө нотлогдож байгаа. Тэр нь 1.7 их найд төгрөг бол улсын төсөвт бүрдүүлж байна. 1.7 их найд төгрөгийг бид бүхэн одоо иргэдтэй үлдээгээд улсын төсөв 1.7 их найдаар танах боломж байна уу гэвэл байгаа. Маш ихээр байж байгаа. Бид бүхэн улсын төсөв дээр бол маш олон үргүү, бүтээмжгүй яг одоо нэг шаардлагатай биш маш олон төсөл хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлээд яваад идэг. Одоо жишээ нь Монгол банк сая одоо 200 хүнтэй ажиллаж болдог байсан гэд ярьж байгаа. Гэтэл одоо бол 700 хүн болцсон байгаа. 150 хүний оронтойг хасахад 15 тэрбум төгрөг хасагдчихж байгаа. Энэ гих мэтчлэн төрийн албанд дамжуулаад яг ажил хийдэг төрийн албан агчид нь цөөхөн ямар нэгэн байдлаар ажил хийхгүй өрнөө сул оронтоон дээр оронтооны давхардал үүсгэхэд бүтээмж байхгүй хүмүүсүүд нь маш их мөнгийг аваад байгаа гэдэг нь олон жилийн аудитын тайлангуудаар бол удаадараа илрээд байхад засгийн газар хөдөлгөөг хүсэхгүй байгаа. Тэгэхээр бид бүхэн бол энэ 1.7 их найдыг хасах бүрэн бололцоотой байгаа. Тэгэхээр бас энийг үзэж байгаа иргэдээсээ бас хүсмээр байгаа зүйл нь сонгосон өөрийн чинь тойргоос гарсан байгаа улсын их хурлын гишүүдтэй та бүхэн хэлээр яагаад тэгэхээр бүрэн хөтөлбөр дээр бүх намуудыг нэг оруулсан байгаа. За дээрэс нь энэ бодлого маань өөрөө буцаагаад эдийн засгийг маш сайнаар дэмжих бодлого байж байгаа. Түүнчлэн бас улсын төсвийн өргүү зардлуудыг багасгах маш зөв эффектийг ингээд гаргахаар байгаа. Тэр утгаараа бол улсын их хурлын гишүүд ч гэсэн энэ хуулийг бол дэмжиж явуулах үүрэгтэй. Тэгэд өмнөд ерөнхийдөө бол энэ 7 хоногийн улсын их хурлын чуулганаар бол анх хилцэх хэсэг нь бол ороод явна. Тэгээд ерөнхийдөө бол улсын их хурлын гишүүд маань бас дэмжиж явах хаа гэдэг хүлээлттэй байгаа. Хувийн орлогын албан татварыг одоо 1% болгоод бууруулснаар иргэдийн гар дээр үлдэх мөнгө одоо нэмэгдэж иргэдийн амьдаргаа дэвшлэх боломж бүрдэх нь шүү дээ. Жишээ нь 2 сая төгрөгийн цалин авдаг хүний одоо гар дээр үлдэх мөнгө нь хэр өөрчлөлт орж байгаа юм. Тэгэхээр одоо ч нэг 2 сая 500 мянга орчим дундаж цалингаар одоо дундаж хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс авч байгаа гэж бодоход 600 мянгаыг бол бид нэр нийгмийн даатгал одоо хувийн орлогын албан татвараар бол аваад байгаа. За ингээд тэр дүнгээ нийлүүлээд үзэхэр чинь бид нар бараг 7-8 сая төгрөгийн жилд дандаа улсад бол төлөөд байгаа. Энэ дүнгээс яг хувийн орлогын албан татвар нь бол 10% буюу барьцангуй бага байдаг. За энэ маань бол одоо жишээ нь 2 сая төгрөг цалинтай хүн дээр бол нэг 200 мянган төгрөг гэдний тухайн асуудал. Гэтэл өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ өсөлт ямар өндөр байгаа вэ? Тэгэхээр цалингаа аваад ч гэсэн сарынхан хэрэглээнд гүйцэлж иргэд маань чадахгүй байгаа даа. Тэгэхээр ийм хүнд эдийн засгийн хямралтай байгаа цаг үед бид бүхэн яг энэ хүмүүсүүд лугаа чиглэж тэр хүмүүсийн орлогын төр дээрэмдэж авахаа зогсоох ёстой.
байдал үүсч идэг. Тэр утгаараа бол энэ маань бол өөрөө өрхийн амьдралд бол ялангуяа дундаж амьдралтай иргэдийн хувьд л маш том өөрчлөлт. Тэр нь өөрөө ямар нэгэн татаас ч байд юм уу, ямар нэгэн бүлгийг тусад нь тусгайлчилж авч байгаа аль нэгэн талд нь давуу тал болгох бишээр бүх нийтэд нь үйлчлэх ийм хууль байгаа.